Өнөөдөр амтны жор хуваалцсан бүр үнэхээр солиотой гоё амттай болдог учраас та заавал хийж үзээрэй. Бусад орцууд маань сахартай учраас өнөөдөр гүлөөний сахаргүй тэгслэгээр баялаг digestive бичээнийг ашиглалаа. Нөгөө төрлийн бичээний том оюусны нэвстэй алийг ашиглаж болно. Баг гал дээр цэцгийн тусаа хайлуулсны дараа маршмеллово хийн. Наалддаггүй хайруулын тавган дээр баг гал дээр хайлуулна. Жохон хайлаад ирэхээр нь хураасуу дээрээс нэмээд хийчин. 2 орцоо сайдар холсны дараа бичээ хатаасангүй зээлзгэн буйл самар хий. Алмаан зөөлхөн учраас төлөгдөхгүй сайдар холиод өгөрэй. Савнд ороо хураасуу цацсан учраас наалтах нь гайгүй байсан. Тэгтээ ер нь калкин цас дэвсжүүлэх зүгээр юм билээ. Сайдар шахаад барьцалдуулаад 2 цаг орчим бэхжүүлнэ. Аранд наалдаа завруулахгүй тул дээр нь жоохон хураасуу хийлээ. Тэгэл жижиг хуваагаал болоо. Гой шарчигнуур агааз идэхэр бүр ямар гэж бодож байна. Гэртээ ирсэн зочдоо гой сонин садан зүйлээр дайлмаар байвал эсвэл одоо шинэ жил болох байгаа юм чин бас гой ширээгээ чимж болж байна. Ийм томоор биш арай жоохон жижигээр хэрчээд ширээн дээрээ тавьчихвал их зүгээр юм билээ. Эсвэл над шиг ууданд хийгээд хүнд бэлгэлчүүл бас айгүй хөөрхөн байгаа. Таад маань хадгалж аваад туршаад үзээрэй.